Та бүдийнхаа энэ оройн мэндийг хүргье. Шинэ засгийн газар ерөнхий сайд томилогдоод өнөөдөр кабинетийнхаа сайд нарыг улсын хурлд оруулж ирж байна. Гадаад дотоод нөхцөл байдал хүнд байгаа. Эдийн засаг улс төрийн цаг агаар одоо салхитай, шуурхтай нэн тааламжгүй байгаа энэ цаг мөчид шинэ засгийн газар байгуулагдаж байгаа. Ард иргэд өнөөдөр цэнхэрлэгцээрээ хараад энэ салбарын сайд нарт нэр дэвшиж байгаа, нэр дэвшигч нарын хэлж байгаа, ярьж байгаа бүгдийг нэгд нэгэнгүү сонсож байгаа. Тодорхой цаг хугацааны дараа бас ард иргэд асуултаа бас асуух бах энэ засгийн газраас. Олон засгийн газар дамнаж эдийн засгийг төрөлжүүлнэ, солонгоруулна гэдэг одоо нэг талаараа бол одоо уриал лооцсон маягтай ийм асуудлуудыг бол ярьж ирсэн. Өнөөдөр энэ засгийн газраас гадна талдаа тэр гой сайхан харагдахаас гадна бодит үр дүнгэл ард иргэд хүсэж байгаа. Тэгээ би эндээс өнөөдөр нэг зүйлийг тодруулж асуух гэдэг байна. Энэ засгийн газрын бүтц сайд нарт энэ бомтын асуудал эрхэлсэн сайд, 20 минутын сайд, хяналтын сайд нарыг одоо энэ удаа болж байгаа юм байна. Тэгээ бомтын асуудал маань ямар сайдын бөөрөнд очиж байна вэ? Энэ нэгэн сайдын бөөрөнд очиод хаягдах вэ гэдэг би үүднээс санаа зовж асууж байгаа юм. Сая өнгөрсөн хугацаанд ганц мод гашуун сухатын бүтээн байгуулалт, хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Хоёрдугаарт шивээ өрн сэхэ бомт явах ёстой. Гуравдугаарт бичигт зүүн хатавч гэж энэ бомтууд хил холболтын асуудлууд хийгдэх ёстой. Тийм учраас энэ дээр ерөнхий сайд онцгой анхаарч өгөөрэй гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ энэ бомтын асуудал аль сайдын эрхлэх асуудлын хүрээнд очисон бэ? Аль яам дээр очиж байгаа вэ? Эсвэл ерөнхий сайдын харьяанд үлдэж байгаа юу гэдгийг бас тодорхой энэ дээр хариулт өгөөч гэдгийг хэлье. Асууя. За ерөнхий сайд хариулт өгье. За энэ чухал асуудал байна. Манай экспортыг дэмжихэд бомтын асуудал, бомтын дэд үтсийн хөгжил хамгийн чухал. За одоогийн байдлаар бол одоо сангийн сайдын дэргэд экспортын дэмжих зөвлөл байгуулж ажиллаж байгаа юм билээ. Энэтэй холбоотойгоор сангийн сайдын дэргэд бомтын үндэсний ороог шилжүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ яг эцсийн шийдвэр наривч хилцээд, засгийн газрын уралдаанаар хилцээд, засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг төсвийн тодтолтой дүргэн барихтаа энэ чиглэлээр одоо тодорхой шийдлээ гаргаад эргэж танилцуулна. Тэгээ тодорхой саналыг бас хүлээ авахаас өмнө гишүүдээс ирсэн саналыг бас харгалзан үзнэ гэж бодож байна. Тэгээ Отхон баяр гишүүн бас энэ бомтын хууль эрх зүйн орчныг сайжруулахаар улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг ахлаад ажиллаж байгаа тийм. Тэр концепц дээр яаж явж байгаа юм? Та тэр талаараа нэг товчхон мэдээлэл өгч ш. Отхон баяр гишүүн 1 минут. За би бомтын асуулахаас бас гадна манай Доронтой аймгаас иргэн ганган мөрөн гэж одоо иргэн ерөнхий сайд биш бүр барилга хот байгуулалт, барилга орон сууцчлалтын сайдад нэр дэвшигчээс одоо бас асууж өгөөч гэдэг асуулт одоо надад илгээсэн байна. Энийг бас тодруулж асууя. Монголын барилгачдын нэгдсэн холбооныхон ордны гадаа 14 хоног одоо 50 суулт хийж байна. Монгол улсын барилгачдад ажил олгох чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ? Энэ салбарын энэ бүтээн байгуулагч нарыг хүлээж авч уулзаж тодорхой бодлогоо одоо танилцуулах уу гэдгийг одоо бас асууж өгөөч гэснийг бас асуумаар байна. За Батамглан гишүүн хариулт өгье. За гишүүддээ орой минь төргийе. За ер нь барилгын салбар бол их хурдтай ажиллахыг шаарддаг. Та бүхэн маань мэдж байгаа. Улирлын чанартай Монголд бас одоо эрсдэс уур амьсгалтай учраас одоо хурдыг шаарддаг. Ийм одоо салбар
Энэ 6 сарын 2-оос эхлээд энэ ордны гадаа бас барилгачдын холбооны бас төлөөллүүд жагсаал цуглаан хийгээд 15 6 дахь хоног дээр явж байна. Нийслэлээс сая мэдээлэл авсаа. Нийслэлийн одоо удирдлагууд энэ гадаа зогсож байгаа улсуудтай уулзаад за энэ одоо сэлбдэд төв дээр дараагийн 3 4 дахь одоо шатны энэ одоо төслүүд дээр ажиллах боломж олцоог хөрөнгө оруулагч буюу Германы Deutsche Bankтай одоо банкныхантай гэрээ хийгээд эхний ээлжинд бол одоо Монголын компаниудыг бас одоо оруулах ийм одоо боломж олцоотой. За Батбангалан гишүүн гүйцээж хариулъя. Ийм мэдээллийг нийслэлийн одоо удирдлагууд ийм мэдээллийг бол өгсөн. Тэгэхээр одоо энэ гадаа зогсож байгаа барилгачдын төлөөлөл, дотоодын одоо барилгын үйлдвэрийн эрхлэгч нар томоохон компаниудын төлөөлөлд бол ер нь их тийм нааштай мэдээтэй байна гэж нэгдүгээр харж байгаа. Мэдээж одоо яамн дээр одоо очиод ажиллахад хамгийн түрүүнд дотоодын томоохон компаниуд, үйлдвэрлэгч нар дотоодын одоо гол одоо томоохон компаниудтайгаа хамгийн түрүүнд уулзаж одоо асуудлуудыг ярилцаж бодлогын хэмжээнд бас санал солилцсноо гэсэн ийм бодолтой байгаа. За даваагийн зөвхөн төрөгч асуулт асууя.